34 жилийн ан баярын арга хэмжээг нээж өгөх хэмээн Дархан Уулын аймгийн ардчилсан намын дарга Бат сайхны баяра таныг хүндэтгэн урьж байна. Ардчлалын түүхийг та бид хамтдаа бүтээсэн. Тиймээс энэ 34 жилийн алдаанч биднийх, оноонч биднийх. Одоо туулж өнгөрсөн замаа эргцүүлж ухрах бус. Туулах замаа бодож урагшлах цаг үе бидний өмнө байна. Ирж буй цаг бүхэн эвсэж нэгдэх эрч хүчтэйгээр урагшлахыг шаардаж байна. 34 жилийн хугацаанд ардчлал бидний амьдралд ямар нөлөө үзүүлсэн бэ? Бидний амьдрал хэрхэн яаж тусалсан бэ гэдэг тал дээр илүү бид нөхцөлтэй ярилцаж хэлэлцлээ. Бид ирээдүг нээлттэй илүү тод гишүүдээ сонсдог, намын иргэдээ сонсдог юм засаг төрийг бий болгохын төлөө бүх хүчин чармайлтаар бол хамтран ажиллах нэг юм нөхцөлтэйгээр бид өнөөдрийн хурлаар бол хэлэлцэж байна. За ингээд нийт дарханчуудтай болон Дархан Уулын аймгийн ардчилсан намын гишүүдтэй баярын мэндийг хүргье. Ингээд та бүхэн өмнө нөхөө гүнтгэлийн тайзнаа эрхэм зочноо хүндэтгэн өрөө улсын хурлын гишүүн Монгол улсын 27 дахь ерөнхий сайд ардчилсан намыг 5 удаа дараалан ялалтанд хүргэсэн ялалтын менежер Норвегийн алтан хуйлын таныг хүндэтгэл дор тайзнаа өрж байна. Хамтдаа халуун сайхнаар үлдшилтэй эрхэм зочноо өгтөн авцгаая. Монголын одоо нэг их чөлөөтэй сайн сайхан ардчлал гэдэг юм нь одоо бэхжсэн ийм ус болох юмсан гэж энэ сууж байгаа манай олон гишүүд партизанууд гэж хэлээ да. Партизанууд маань одоо зүрхсэлттэй дэмжсэн Монголын ард түмэн ч гэсэн яасан Сүхбаатарын талбайг дүүргэн байж энэ өөрчлөлт шинжил энэ ардчилсан тогтолцоог авчирсан. Бүгдээрэнд нь бас халуун баяр хүргэе. Хаанахаа хүчээр идэв явж байна. 2000 оноос хойш 12 жилийн дараа ард түмэн бидэрт итгэж ажил хий гэсэн. Одоо манайхан энэ дараа нар нэг юм буруу ойлгоод байна. Ард түмэн итгээд чам санал өгөөд олон хулгай өгнө гэж чинь чамайг ажил хий гэсэн байна. Түүнээс биш хулгай дээр нь хийж хэлэв. Хоорондоо байл гэж хэлэв. Одоо үндсэндээ энэ 8 жилийг харахаар тэр тэгсэн энийг гисэн нэг намчин дотроо хоорондоо хэрэлдээд ард түмний ах хэмжээгээ юу болж байгааг ерөөсөө мэдж байгаа нь халга байна. Яг одоо ардчилсан гачраад юу хийсэн гэдгийг би нэг та нар уулаасаа надаар хэлүүлэхгүй мэдж байгаа. Хамгийн гол юм ардчилсан гачраад 12-нд юу хийсэн гэхээр тууны хэлдэг шиг хагасан өдөр бид нар засгийн газрын хурдан хийдэг гэсэн. Яагаад гэхээр бусад цагт нь ажиллаа хийгээд аль бол хурдан ажилламаар байна, аль бол хурдан Монголоо өөрчилмөр байна, аль бол хурдан иргэдийнхээ ах хэмжээг дээшлэмээр байл гэсэн. Хамгийн чухал нэг асуудал байна. Иргэдийн ах хэмжээг гэж би хэлээд. Хамгийн чухал юм бол тэр үед бол залуучууд ингэж хэлсэн. Орон сууцнд орох гэсэн чинь жилийн 17% зээлтэй байна штэ. Тань одоо амьдрал мэддгийг нөгөө 2 өрөө байр авсан. Би зөвхөн энэнийхээ сарын төлбөр 700 гаруй мянган төгрөг төлжээ. Сая төгрөгийн цалин авчихад 700 гаруй мянган төгрөгөө байрныхаа төлбөр төгсчөөр чинь би яаж Монголд амьдрах юм бэ? Энийг хэд хэд болголоо жилийн 17% хүүтэй ипотекийн зээл гэдэг юм бид нар 8% болгосон. Хэд дахин багассан? 2 дахин багассан. Төлдөг мөнгө хэд дахин багасах уу? 2 700 гаруй мянган төгрөг төлдөг айлд 350 төлөхөөр хэд нүлдэх үү? Дахиад 350 мянган төгрөг тэр айлын санхуд үлдэж байгаа. Тийм учраас маш олон залуучууд стеллэд байцаалах болсон. Солонгос цөөхөн явсан, ихэнх нь яасан Монголд ажилласан. Дахиад 2 дахь том бодлого хэлье. Яаж ажлыг бий болгосон? Тэр үед бол сая 500 мянган төгрөг тараагаад Чингис бондтой тэнцвэр хэмжээний өр зээлтэй байсан улсад бид нар дахиад Чингис бондыг босгож ирээд өр зээлийг дараагүй юу зарцуулсан? Бүтээн байгуулалт зарцуулсан. Бүтээн байгуулалт гэдэг чинь юу юм? Тэр зам барин, гүүр барин, орон сууц барин, үйлдвэр аж ахуйн газрууд нэгдэх гэдэг чинь юу юм? Ажлын байр бий болж байгаа. Хүмүүс монголчууд ажлын байртай байвал ажиллаж чаддаг юм. Ажилсныхаа хэрээр 5 төгрөг олдог. Тэрний ах хэмжээнд хүрэхийн тулд сарын 700 мянган төгрөгийг ипотек төлөхгүй 350.
намыг л ялжээвэл болоо гэдэг юм хийдэггүй. Бид бол Монгол улсын хөгжүүлмээр байна. Монголчуудыг дундаж давхрахтай болгомоор. Өнөөдөр дундаж давхрах байгаа юм уу? Байхгүй. Дашин шок. Яасан хэдий чи будаа болоод ирсэн. Одоо зээлнээс зээлний хооронд ингэж амьддаг. Тэгээ бид нар бол худлаа шүүмжилдэг биш. Бид бол бодиттой юм хийж чаддаг тийм хүмүүсээ тэр бол хэн бэ? Ардчилсан нам та нар юм аа. Маш гонхтой ярьж үүрэг хариуцлагатай байж бүтээн байгуулалт хийж ард иргэд үр хөвгтөд бид ажиллах ёстой. Тийм учраас баяраа даргадаг бас баяр хүргэж байна. Түрүүн баг таамаг тавьсан шүү баяраа тангаж хийсэн шүү. Тэгэхдээ энэ гишүүд өнөөдөр алга ташиж байгаад чамаа хүлээж авч байгаа байдлаас харахад би манай дархны нам бөөндөө нэгэн зүг тарж энэ сонгуульд нэгэн хүчээр орох юм байна гэхдээ баяр хүргээ таамагтай. За юу хийв? Нэгдүгээр байгалийн маягийг цөөхөн нөхцөлөд байдгийг болиул зөв. Зөв за энийг хийчих. Энийг заавал хийх гэдэг. Хоёр дахь нь шудраг өсөж тогтох хэрэгтэй. Даргын хөвгөл дарга болдог. Мөнгөтэй хүний хүүхдэл мөнгөтэй сургууль сурдаг. Энэнийг хаалыг устгая. Хүнийг хилмигдүүлдэг. Хонглоор чирдэг. Тэр олон шудраг ус тогтцог яах вэ? Бүгдээрийн устгая дэмжиж гэнэ үү? Нөгөө яриад байгаа дундаж давхрахыг бий болгоно. Тийм ээ? Яхаа цөөхөн байжиж олох нь ядуурдаг юм бэ? 90 он бид нар тийм авчсан юмсыг хийсэн юм уу? Хийгээгүй шүү. Тийм учраас дундаж давхрахаа бий болгоно. Тэрний үгс үг гэхээр аль болохоор ард ирээдийнхээ төлөө зөв бодлого явуулж ахуй амжиргааг нь богино хугацаанд сайжруулах. Ийм гурван зүйлийг бид нар хий. Ажилдаа орлоготой монгол хүн эрдэм боловсролтой монгол хүн, эрх чөлөөтэй монгол хүн, эрүүл чирэг монгол хүн, аюулгүй орчинтой монгол хүн. Энд одоо бас хийгдэг үйлдэл зөндөө бий. Энийг хий. Өнөөдөр ястаа сайхан байна. Би дархан дэсэндээ баярлалаа. Бүгдээрээ сэтгэл санаа нийлээд энэ хаврын сонгуул дахиад нэмэлжээ. Энэ намрын сонгуул. Намар мэдэн шүү дээ. Тэд нэг олигтойхон хүчээр нэгтгэхэд ялалт байгуулад гэдэг чинь ардын намыг ялах тухай биш. Эрх мэдлийг авч ард түмнийхээ хамжиргааг дээшлүүлж эрх чөлөөтэй энэ сайхан орондоо бидний Монгол сайхан амьдрах ёстой. Хүн шиг амьдарч улс шиг өвчих ёстой. За тэрнийхээ төлөө хамтраас өтгөө баярлалаа амжилт хүсье.